Үзэгч та бүхний өдрийн мэндийг хүргэе. Монгол улсыг эрчимтэй хөгжиж байгаа гэдгийг дэлхийд даяараа хүлээн шүрээд байгаа лээ. Бид энэ удаагийн дугаард эх орны хөгжлийн нэгэн хэсэг болох барилгын салбарыг онцолж байна. Тэрс маягийн салбарт өөр ингэсэн орон зайг аль хэдийнэ бий болгосон чанарыг эрхэмлэгч Twin House Construction-ыг танилцуулъя. За сайн байна уу? Тань өдрийн мэндийг. Та бол эрчүүдийн салбарт хөл тавьсан эмэгтэй хүн. Барилгын салбарт улсаа орсон тэрчээ бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Энэ салбар бол эмэгтэй хүнд хамгийн хүнд бас хэцүү салбар юм болов уу гэж миний хувьд боддгийн. Энэ салбарыг сонгож өнөөдрийн бизнесийг хийх ямар зорилттой хандлаас та яриа л да. Яаж яваад бас энэ салбар руу орч юу? Хувь заяа нэрхээр л энэ салбарт орсон. Аав маань хөтөлж оруулсан гэж хэлж болно. 10 жилийн сургууль төгсөөд байж хаад тухайн үед 5 жилийн төлөвлөгөө гэж гардаг байлаа. Тэр үед барилгын салбарыг хөгжүүлнэ. Барилгын салбарыг хөгжүүлэхдээ нэн төрөнд барилгын материалын салбарыг онцолж төрүүлж хөгжүүлнэ гэсэн тухайн үеийн 5 жилийн төлөвлөгөөний зорилт байсан. Тэрний дагуу хөгжих юм байна, ирээдүйтэй юм байна гэж аав нь хөтөлж барилгын салбар руу оруулсан да. Тэр цагаас хойш одоо 20 гаруй жил өнгөрч энэ хугацаанд барилгын салбараас нэг өдөрч баг холдсонгүй. Тэгэхээр тавилан маань энэтэй учруулсан юм шиг. Өнөөдөр хэрэглэгчдийн итгэл үнэмшил маш чухал байдаг тий. Өнөөдөр барилгын салбарт иргэдийн итгэл үнэмшил улам алдагдаж байна. Өнөөдөр ямар барилгыг яаж сонгоод орвол миний ирээдүйн үйл төлөх хөрөнгө юм болоо гэж бодож байна. Та хэрэглэгчдэд ямар амлалт өгөх вэ? Өөрийнхөө барьсан барилгад. Барилга гэдэг зүйлийн ард их хэмжээний хөрөнгө, олон хүний амь нас, улс эх орны хөгжил гэдэг тоож томшгүй маш олон учир шалтгаанууд байдаг. Салбар нь өөрөө тийм салбар учраас норм дүрмтэй 1 см 1 мм-ийн ардч тооцоо байж байгаа. Манай компани 2008 онд 2 гишүүнтэйгээр Twin House хязгаарлалт хэмжээний компани гэж байгуулагдчихсан. Тэрнээс хойш 2011 онд нийт ажиллаж 59 хүний бүрэлдэхүүнтэйгээр том төслүүдээр ажиллаж эхэлсэн. Тэр төслүүд маань болохоор Viva City төсөл, ASEAN төсөл, Одкон айлдгийн дулааны төсөл дээр байна. Гэх мэт том төслүүдээр ажиллаж эхэлж байсан. Зах зээлд бэлэн болсон орон сууцнуудыг худалдаж борлуулах, барилгын салбарыг уналтанд оруулахгүй байх үүднээс гэр хорооллын хэсэгжилсэн дахин төлөвлөлтөд төсөл, Монгол Улсын засгийн газар Монгол банк хамтран ипотекийн 8% зээл олгож эхэлсэн. Тэгвэл энэ зээлэнд хамрагдах хүсэлтэд гэр бүлүүдийг дэмжин дулаахан байр төслөөрөө засгийн газрын энэхүү бодлогыг дэмжиж Twin House Construction ажлан зээл олгосон бөгөөд нийт ашиглалтанд орсон барилгынхаа 80%-ийг энэ хөтөлбөрт хамруулжээ. Цаашдаа мөн итгэл тээсэн айл өрх бүрийг дэмжин хамтарч ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм а. Энэ салбарт хүчээ үзэж байгаа хүний хувьд энэ салбарынхаа ирээдүг бас өөрөөрөө дүгнэж харсан байгаа. Өнөөдөр Монголын барилгын салбар ямар төвшөнд, ямар ирээдүйтэй, ямар бүтээмжтэй явж байгаа вэ? Хүүхдийг хүртэл өсгөж хүмүүжүүлэхдээ хэн нэгтэй битгий харьцуул гэдэг байгаа шүү. Ерөөсөө л тийм. Насан батыг наран гэрэлтэй харьцуулж болохгүй. Яг тэрнтэй адилхан Монголын барилгын хөгжлийг гадаадын барилгын хөгжил тийм байна, бид ийм байна гэж муулахтаа биш. Монголын барилгын салбар хөгжиж байгаа. Хангалттай, боломжийн хүмүүс нь соёлжж байна. Бид бүгдөө л харж байгаа шүү дээ. 10 жилийн өмнөх Улаанбаатар, өнөөдрийн Улаанбаатар хоёр эмх цэгцгөө замраагүй хөгжиж гин гэж ярьж байгаа боловч барилгачлалтын өнгө төрх ер нь өөр болж байгаа. Тэгэхээр манай барилгын салбар хөгжиж байгаа. Чанарын асуудал ярьж байна тий. Чанар гэдэг зүйлийг та юугаар хэлэх вэ? Одоо энгийн худалдан авах хэрэглэгч бол өнөөдөр хараад чанар гэдэг зүйлийг шууд барилгыг авахтаа хараад мэдтгүү. Тэрийг юугаар онцлох боломжтой, юугаар илэрхийлж харах боломжтой юм танаас. Бас л нөгөө буцаал стандартчлагдсан зүйл рүү орно. Барилгын компани хувцсны дизайн ч юм уу тэр зүйлээс шал өөр. Бүх юм нь хүний амь нас, хүний эд хөрөнгө, улс орны хөгжилтэй холбоотой байдаг учраас яг л энэ буцаал энэ яриаар орж байгаа. Тэр ном дүрм хийх ёстой зүйл, ажиллах ёстой зарчим гэдээ биднэрт заагаад хилээд өчгсөн хатуу дүрм байдаг. Тэр дүрмийг л
ягштал дагаж баримталдаг. Энээс одоо зөрж болохгүй гэдгийг хамт олноороо маш сайн ухамсарласан байдаг. Энийгээрээ л бид өөр Танаа Twin House Construction-ийн хувьд, танаа байгууллагын хувьд, таны хувьд, танаа хамт олонны хувьд өнөөдөр бүтээн байгуулсан гүйцэтгэсэн ажил та бүхний үүх түүх байдаг тийм. Өнөөдөр энэ дундасаа та онцолж ирвэл аль бүтээн байгуулалтаа бид нэр ингэж хийсэн ингээд нэг их зүйлийн жишээ олгож яриа л та байлаа. За хийж исэн төсөл хөтөлбөр болгон минь үнэтэй нэг гэсэндээ бүтээл юм да. Зураач хүн бол энэ миний бүтээл гэж ярьдаг бол барилгын салбарын хувьд бол хийсэн бүтээсэн зүйл нь уран бүтээл нь болж үлддэг. MCS-ийн CTV-ба төсөл дээр хамтарч ажиллаж байсан. Тэр бол их том төсөл, их сайхан ч гарсан. Алдаа оноо сайн муу хэлэгдэх зүйл зөндөө байдаг ч гэсэн сайхан зүйл нь илүү харахад олон хүн суурьж байгаа тэр байдлаа харахад сайхан байдаг. Тэр өнөөдөр энэ Viva City гэдэг барилгын хувьд яагаад онцлов? Бас энэ дэр ямар том инженерийн шийдлүүд хийгдсэн? Хоёрын талаараа дэлгэрэнгээр ярил. За тэгээ. Энэ нь болохоор манай компани 2011 онд Viva City буюу шинэ гэр төслийн хүрээнд ажилласан. Энэ дээр гүйцэтгэгчээр ажиллахдаа олон улсын жишг хороололд ерөөд манай компани хувь нэмэр оруулаад үйл ажиллагаа явуулсандаа талархалтай байгаа. Маш баярлалтай. Инженерийн шийдлийн хувьд 2011 онд манай барилга компани маань одоо энд үйл ажиллагаа явуулаад гэсэн хэд одоо өнөөдрийн байгаа нүрд төрсмөн бол яг л тэр үед 11 онд ашиглалтанд орсон. Яг тэр төрхөөрөө байгаа нь бол инженерийн маш том шийдэл. Бүтээн байгуулалтын их зам нь хот болон хөдөө орон нутгийн хөгжил цэцэглэлт амьдралын баталгааг нэмэгдүүлсээр байна. Жишээ дурдахад Улаанбаатар хот дахь Sky Resort-ын хиймэл нур, мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, цахилгаан түгээх дорнод нэг станц, Сүхбаатар аймгийн Халзан суманд 2007 онд 35-115 кВт-ийн хүчин чадалтай 100 км-т барьсан дэд станцын ажлыг онцолж болох юм. Сүхбаатар аймгийн ард иргэд хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр болж өр шимээ өнөөг хүртэл өгсөөр байгаа юм. Манай онгоны 35 кВт-ийн захтаанууд таагаар шугамын ерөнхий гүйцэтгэгчээр нь бол Odcon Holding компани, туслан гүйцэтгэгчээр нь TV House Construction одоо оролцсон байгаа. Энэ шугамын бүтээн байгуулалтын ажил бол ерөнхийдөө одоогоор ашиглалтнаас хойш 9 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд бол энэ шугамд ямар нэгэн гэмт саатал байхгүй. Энэ шугам бол ерөнхийдөө чанарын хувьд бол маш өндөр түвшинд хийгдсэн гэж бид нар бодож явдаг. Эрчим хүч тог захилгаан гэдэг манай суманд орж ирснээр юм бэл жижиг дунд үйлдвэрлэл болон ард иргэдийн маань ажил амьдрал дэвшилсэн байгаа. Манай сум бол Хөлийн цэргийн анги, наран даринг гэсэн 3 газрыг эрчим хүчээр хангаж тасралтгүй эрчим хүчээр найдвартай хангаж байгаа. Тэгэхээр та бид хоёрыг яг одоо энэ ч зогсож байгаа энэ барилга Дулаахан байр 1 2 гэх хөтөлбөр хэрэгжээд 2 дахь бараг дуустай явж байна те ажил маань эд дундаа орцгоо хөнөж байна. Тэгэхээр Дулаахан байр 1 дээр хоёулаа яриа л да. Өнөөдөр энэ барилга танаа одоо байгууллагын 100 өөрөг хөрөнгөжсөн барилга те энд иргэд орцсон, хэрэглэгч орцсон амьдарч байна. Та энэ барилгын хандлаар ярил л да бид нар. Барилгын инженер гэдэг мэргэжлийг эзэмшснийхаа хувьд барилга гэдэг өөрөө норм дүрм стандарттай. Норм дүрм стандартыг хөрвүүлэх арга нэгдүгээрт байдаггүй. Тэр норм дүрм стандартын дагуу материалын сонголт гэж зүйл байдаг. Материалын сонголтын дээр бол ёс зүй хэрэгтэй болдог. Ёс зүй шингэсэн барилга гэж товч хэлэхэд. Одоо Дулаахан байр төслийн маань 2 дугаар ээлж маань одоо ингээд 17 оны 1 дугаар улирал ашиглалтанд орохоор ингээд төлөвлөгөөтэй ингээд ажил явуулж байна. Манай энэ барьсан Дулаахан байр хотгонд бол захиалагчтай 80 орчим хувь нь 8% зээлээр орж байгаа. Тэгээд бодохоор бол магадгүй 8% зээлтэй хүн гэдэг бол 20 жилийн турш магадгүй шүү дээ. Бэлтаагаа солихч боломж олдохгүй байж магадгүй баггүй юу. Тийм болохоор яаж тэр хүнд тэр хугацаанд бага зардал гаргаж сэтгэл зовхгүйгээр тэнд одоо байж болох уу гэдэг талаас хэрэглэгч талаасаа өөрөө бодоод ирэхээр би хэрвээ энэ орон сууцнд өөрөө амьдраад 20 жилийн зээлтэй байх юм бол би яах вэ гэж бодоод ирэхээр бүх зүйлний шийдэл нь өөрөө арай өөрөөр шийдэгдэж эхэлдэг. Тэгэхээр
бол яг тэр талаас л харж хийсэн. Одоо улсын комисс төлөөлөгч өгдөө дулаан алдагдлыг алдаагүй барилгаар шалгарч ирсэн. Манайх болохоор блок үүрлэг хийгдээд хөөсөн дулаалга, хөөсөн дулаалгын гадна талаар басаад хамгаалсан 12-ын тоосгоны үйлдвэртэй. Энэ нь бас их давуу талтай байгаа. Герман улсад үйлдвэрлэсэн Grand Fuss компани одоо халуун утга усны өргөгч насаас Солонгос улсад үйлдвэрлэсэн 24 кубын усын нөөцийн сав бас байрлуулж тавьсан байгаа. Энэ мань болохоор төвийн шугамаас халаалт тасарсан, халуун утга ус тасарсан энэ нөхцөл тасалгүйгээр 72 цагийн турш хангаж яхаар ийм нөхцөлийг бас бүрдүүлж өгсөн байгаа. Мэдээж барилга дээр хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал яригдтээ. Энэ дээр өнөөдөр барилга дээр ажиллаж байгаа иргэний хувьд, ажилчны хувьд энэ бол хамгийн эрсдэлтэй амь насанд нь бас халгаатай гэж хэлж болно тий. Дөнгөсөө харж байгаа та нэг хүн бүсээ бүслээ та бүсээ бүслээ гэд шаардлага тавьж байгаа чинь тий. Яг энэ зүйлийг яаж хэрэгжүүлж байна вэ? Барилга дээр хөдөлмөр хамгааллын инженер гэж байдаг. Хөдөлмөр хамгааллын инженер бол шууд захирлын удирдлаганд ор байдаг. Шууд удирдлаганд ор байдаг. Барилга эхлэх болгонд шинэ хамгаалах хэрэгслээр хангадаг. Энэ хамгаалах хэрэгсэл бол ажилтан болгонд очдог. Ажилчид энийг байнгын зүүж хэрэглэхэд хэвшгэл хэрэгтэй байдаг. Хэвшүүлэхийн тулд хөдөлмөр хамгааллын ажилтан гэж хүн хатуухан хэлэхэд хоёг шиг зогсдог. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүлэхэн хуульд барилга угсралтад тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага гэж байдаг. Түүний 4.1-8 засны дагуу барилгын үнэрийг 3-аас 4 давхар тутамд уналтаас хамгаалах 3 метрээс багагүй тор болон сарвчийг угсарж өгдөг байгаа. Манайхан нөгөө буцаал зуршил, дадал зуршил гэдгийг Монголын ард түмний маань одоо тал нутаг шиг сэтгэдэг онцлогтой холбоотой юм уу да. Баригдмал зүйлд орж чаддгүй. Тэр баригдмал зүйлд хэвшиж чадахгүй байгаас л болж осол гардаг. Байгууллагын хувьд хамгийн чухал нь ажилчид. Тэр тусмаа шинэ ажилчдыг бэлтгэж ажлын байран дээр гаргах нь маш том хариуцлага байдаг. Тиймээс компанид шинээр ажилд орж байгаа ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн 3 шатны зааварчилгаа, сургалтанд хамруулж хариуцах ажлыг танилцуулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааг байнга өгдөг юм. Монголчууд бид нар ойлгодог систем юм байдаг тий. Үнэтэй юм болгоны чанартай гэдэг. Танай барилгын хувьд өнөөдөр барилга болж байгаа төмөр, цемент бүх зүйлийг одоо хаанаас авж ийн, хаанхын бүтээгдэхүүн хэрэгжилж ийн. Энийг яавал та одоо чанартай гэж илэрхийлэх бас боломжтой гэж бодож байна. Тэгэхээр A500 гэдэг марк нь болохоор ер нь өндөр зэрэглэлийн маркетын арматур гэсэн үг. Ер нь ихэнх компаниудын арматурын марк нь бол A300 байдаг. Манай компани арматур нь бол A500 маркаар Dacia арматуруудтай байдаг. Манай TV House компани охин компани Стандарт Форм гэж компани байна. Тэр энэ хум сахуудыг бүгд найрамдах Солонгосод ард улсаас оруулж ирдэг. Манайх энэ төсөлтөд ашигладаг. Сарафны энэ панелуудыг болохоор бүгд найрамдах Хятад ард улсаас оруулж ирсэн 2 см-ийн зузаантай сайн чанарын панел байгаа. Мэргэжил ерөнхийдөө одоо харьцан урах нарийсж байгаа. Барилга гэж нэг зүйл байгаа боловч дотроо одоо хусралтаараа, засалчин мэллээрээ, өрөлгөөрөө, гадна басаадаараа гэдэг мэргэжлээрээ дотор салбаруудаараа харьцангуй их чиглэлээр их ялгарч мэрэгч нарийсч эхэлж байна. Тэгээд ирэхээр бол одоо энэ би энд л сайжрахгүй бол яг энийгээ л би төгс эзэмшихгүй бол болохгүй нэ гэдгээ маш сайн ойлгож ухамсарлаж эхэлж байгаа учраас хөдөлмөрийн бүтээмжийн хувьд ч гэсэн Монгол хүн өөр байдаг. Ёс зүй гэдэг бол харьцангуй өргөн хүрээтэй ойлголт. Хүн болон өөрийнхөө тунгаагаар бодох юу илээ гэдэг. Ёс зүй гэдэг үг нь өөрөө их хөнгөн сонсогдож байгаа юм шиг боловч тунгаагаад бодох юм бол арай өөр зүйл хүн болгонд бодогдох хэрэгтэй. Тэгж боддог. Тэр л миний хувьд үнэтэй үг. За баярлалаа. Амжилт хүсье.
Бүх зүйл стандартын дагуу ёс зүйтэй байвал амьдрал үнэхээр гайхалтай юм аа. Тэр сумаа барилгын салбар хамгийн их ёс зүйтэй байх ёстой гэдгийг өнөөдрийн зочин маань онцоллоо. Хэрэгцээ шаардлага бүрэн хангагдаж байж хэрэглээ нийцдэг. Хэрэгцээ таныг ирж хайгаад хүргэдэг бол хэрэглээ таны илэрхийлэл юм.